За сайн байна. Яагаад хүн болгон биш аж жаргалтай сайн сайхан амьдрч чаддаггүй? Энэ шалтгааныг маш ойлгомжтой тайлбарлаж бичсэн ийм ном байна. За энийг уншлаа. За энэ бол Америкийн их сургуулийн 2 профессор Сэнд Хил болоод Элдер гэсэн. За ийм 2 профессор. Сэнд Хил болвол энэтхэх гаралтай, Элдер болвол еврей гаралтай. За энэ 2 профессор хамтарч ягаад бичсэн Хомсдол гэдэг ном. Хомсдол яагаад ихэж билд нөлөөлдөг юм бэ гэж. Миний анх одоо олж мэдсэн зүйл нь юу гэхтэй жирэг хүнд байна шүү дээ. 4 төрлийн хомсдол байгаа. Энэ 4 төрлийн хомсдолд орж болохгүй. За энэ бол наачхын үндсийн үндэс. Хүн болгон мэдчих хэвээр. Цагаан толгойн аав зэгтэй адилхан. За ийм 4 зүйл байна. Энэ хомсдолд орсноосоо болоод хүмүүс аж жаргалтай сайн сайхан амьдарч чадахгүй эсэргээр юм биш үү? Бүр илүү гинэн аюултай үйлдэл хийдэг. Энийх нь нэгдүгээр нь юу гэхтэй жирэг мөнгөний хомсдол. Хоёрдугаар нь хэлтэй жирэг цагны хомсдол. Гуравдугаар нь эрүүл мэнд. Дөрөвдүгээр нь сэтгэл санаа. За энэ 4 төрлийн нөөцтэй байх юм бол хүн аж жаргалтай сайн сайхан амьдрна. За энэ 4 төрөл хомсдолд орох юм бол хүн биш үү? Гинэн үйлдэл хийн. Худлаа халдаг ч юм уу, хулгай хийдэг ч юм уу. Та аваар осол ордог. Хорт авдар ч юм уу. Янз бүрийн өвчин жолон нэрвдэг ч юм уу. Хүмүүсийн хооронд харилцаанд асуудал үүснэ. Гэрхэн мэт юм байна шүү дээ. Бүх зүйлийн асуудал бол ерөөсөө энэ 4 төрлийн хомсдолтой холбоотой. Яагаад энэ хомсдолд орохтой жирэг хүмүүс үү шүү дээ. Ийм гинэн үйлдэл хийдэг. За энэ нь болохтой жирэг үү шүү дээ. IQ-тэй холбоотой. Оюуны потенциал. Энэ хомсдолд орохтой жирэг үү шүү дээ. Хүн IQ болтой жирэг. Доошлог гэж. Оюунаа чадах нь өөрөөр хэлэх юм бол муутдаг гэсэн. Зөв шийдвэр гаргаж чадах юм бол. За яагаад энэ оюуны потенциал нь доошилдог вэ гэдэг жирэг. Энэ үед вэ шүү дээ. Хүний уурга тариханд түнэлийн гэдэг үжил үүснэ. За энэ нь болтой жирэг түнэл гэсэн. Түнэл гэдэг нь болтой жирэг. Уулны доогуур ч юм уу, хотын доогуур ч юм уу, нөхөн зам. За энийг хэлж байгаа. Тэгэхээр энэ дотор машин явж явах үед гадаад ертөнцид юу болж байгааг нь мэддэггүй. Зөвхөн биш шүү дээ. Энэ түнэл доторх байдал ажиглах. Тэгээ зөвхөн урд талын зам л харагдана. Өөрөөр хэлэх юм бол гадаад ертөнцөөс бүрэн мөсөн хаагдаад зөвхөн эндээс гарыг гэдэг ийм сэтгэл жил одоо үйлчилж хэлдэг юм байна. Тэгэхээр энэ дээр бол шүү дээ энийг түнэлийн одоо үжигдэл гэж. Монголоор хэлэх юм бол нөхөн зам гэсэн үг л дээ. За энэний үжигдэл. За өлссөн хүн яах вэ? Зөвхөн юм олж итгэл өөр ерөөсөө юу ч бодох тэнхээ ба. Мөнгө жоосонд гачигдсан хүн яах вэ? Яагаад ч энэ асуудлыг шийдье гэж бодно. Өөр жийл тавьдаг ч юм уу. Тэгээ бүр нэг хэсэг хүмүүсүүд нь худлаа хэлдэг ч юм уу, хулгай хийдэг ч юм уу, дээрэмддэг ч юм уу. Тэгээд яаж энэ хөлтөж хуйлж ирчээд шоронд орж байгаа. Тэгэхээр энэ үед бол биш үү? Өөр жийл юу шүү дээ. Бодох тэнхээ байхгүй. Монголоор бол юу гэсэн үг гэдэг жирэг. Нохой хамардаан тул усчин гэж. Нохойгийн хэрвээ гүн усанд хамардан тулд усанд оруулчих юм бол сэрээд гараад ирнэ. Энийн шиг юм биш үү? Заавал тэр нөхцөл байдлаас ямар ч аргыг болтохой хэрэглэж гарах гэж оролддог. За энийг болтой жирэг түнэлингийн үжилж байгаа. Эрүүл ухаанаар асуудал хандах чадваргүй болж байгаа. За энийг болтой жирэг IQ болтой жирэг унжина гэж. Доошсон байна гэж. Тэгээд болтой жирэг юу ч ихээс бочихгүй. За тэгэхээр энэ хомсдол бол шүү дээ 4 зүйл дээр илэрч байгаа. Нэгдүгээр нь болтой жирэг мөнгөний асуудал. Энэ нийгэм дээр байна шүү дээ. Яагаад худалж хулгай жаллан хийж байгаа хүмүүс олон байгаа. Эсвэл байна шүү дээ. Ийм хийхгүй ч гэсэн байж гинэ алхам хийж байгаа. Жишээлх юм бол юу байж болох вэ? Найдвар байхгүй бизнес эрхэлдэг ч юм уу. Энийг хийх юм бол мөнгө олж магадгүй гэдэг ч юм уу. Ингээд жээл аваад гинэ алхам хийдэг. За эсвэл яг уу мөрөгтэй тоглоом тоглодог ч юм уу. За ерөнхийдөө мөрөгтэй тоглоом тоглож байгаа хүмүүсүүд бол бүгд одоо энэ чиглэлд багтаж байгаа юм. За хууль бас бизнес эрхэлдэг ч юм уу. Хараар ажилддаг ч юм уу. За эсвэл шөнийн шагаар гэдэг ч юм уу. Эсвэл эрүүл мэнд амь насанд эрсдэлтэй ажлуудыг олон цагаар хийдэг гэдэг ч юм уу. Энээсээ болоод эрүүл мэндийн барна. Өөр төлбөрд орно. Хуйлж ирчин. За энэ бол биш шүү дээ. Бүгд одоо энэ мөнгөний хомсдолд орсон учраас ийм гинэ алмууд хийж байгаа. Хэрвээ биш шүү дээ. Мөнгөний нөөцтэй байсан бол ийм асуудал хийхгүй. За хоёрдугаард нь цагны хомсдолд орох үед хүн яаж ийн? Хамгийн одоо бид нарт төөмөл байж байгаа нь юу вэ нөхдөж ирэх. Аваар осол орж байгаа. Машин барьж явж байгаад сандраад хурдаа нэмдэг. Бороотой салхинтай частай шуургантай явж идэг. За эннээсээ болоод машин мөргөдөг, аваар дордог, амь насаа алддаг. Энэ бодвол цэвэр болтой жирэг
цагааны хомсдолд орсонтой холбоотой. Тэгээд цагааны хомсдолд ороод яар сандраад хариуцлагагүй хийдэг ч юм уу. Ажлын алдаа мийс гаргадаг ч юм уу. За энэ бас цагааны хомсдолтой холбоотой. За эрүүл мэнд. За эрүүл мэнд хомсдол орохдоо зэрэг яах вэ? Эрүүл мэндийн нөөч баг. Анханасаа юм байна шүү дээ. Эрүүл мэндэд анхаарал тавьж байгаа. Улсвал биш шүү дээ. Юу идэх. Эрүүл мэндэд хортой. Бэлэн бүтөөгдөн гэдэг ч юм уу. Чихэрлэг гэдэг ч юм уу. Өөхтстэй гэдэг ч юм уу. Шарсан хайрсан хуурсан. За энэ юмнуудыг эцсээр байгаад байна шүү дээ. Эсвэл хоолгой явсаар байгаа ч юм. Нэг өдөр өвчтөнд баригдсан байна. Хор тавдар тусчсан байна. Эсвэл халуунд халдах ч юм уу, хүйтэнд хөрдөг ч юм уу. Би тамираа хичээлдэг. Тэгхийн бол яах вэ? Болоод өнгөрсөн хойно харамсан. Нэг мэдсэн чи эргэтнээс солиулахгүй бол. Нэг мэдсэн чи эдгэршгүй өвчтөнд тусчсан байна. Нэг мэдсэн чинь хор тавдрын сүүлчийн шатанд орсон. Гэгм дэр байна шүү дээ. Эрүүл мэндийн нөөч байгаа. Хомсдолд орсон таалбал. Хэрвээ анханасаа эрүүл мэндэ нөөчлөөд анхаарал тавиад яваад байсан бол ийм асуудал үүсэхгүй байх юм байна шүү дээ. За дөрөвдүгээр нуттай жир сэтгэл санааны нөөч. Сэтгэл санаанд бас нөөч хэрэгтэй. Сэтгэл санааны нөөч байхгүйгээс болоод хүмүүсийн хооронд харилцаанд асуудал үүсэж байгаа юм. Ууралдаг, бохимддаг, гомддог, хэрэлдэг, жодолдог гэх мэтийн асуудлууд болвол сэтгэл санааны нөөч байхгүйгээс болсон. Анханасаа хүмүүсийг өршөөч, уучлалч гэдэг ч юм уу. Ийм сэтгэлийн нөөцтэй. Үжил санаанад бэлтгэлтэй байсан юм болоод ийм асуудалд орохгүй. Одоо салгаад яавал энэ дөрвөн төрлийн хомсдлоос гараад нөөцтэй болох. Яавал мөнгөний нөөцтэй болох. Яавал цаг хугацааны нөөцтэй болох. Яавал эрүүл мэнд сэтгэл санааны нөөцтэй болох. За энийг маш товчхон ярий. За тэгвэл эхлээд байна шүү дээ. Яавал одоо мөнгөний нөөцтэй болох. За мөнгөний нөөцтэй болно гэдэг нь юу гэхтэй? Мөнгөний нөөц бол ойлгомжтой. Хадгаламжтай байх хэрэгтэй гэсэн. Бүх ажил мэргэдэлийн хүмүүсүүд байна шүү дээ. Хадгаламжтай болох хэрэгтэй. Тэггүй юм бол асуудлууд үүснэ. Олж байгаа орлого авчгаа чалан гэрсэн баг гэж голж болох. Тэр мөнгөнийхөө хэмжээнд хүн хадгаламжтай болоод явах юм бол мөнгөний хомсдолд ижиж орохгүй. Энэ номонд зөвлснөр болвол заавал сар болгон өөрийнхөө чалангаас автоматар хадгаламж үүсгэдэг. Энэ системд хамрах хэрэгтэй байна. За энэ юу гэхтэй жирэг чалан буухтай жирэг хүчээр банкнаа дасан чинь 10% нь хадгалагддаг байхаар. За ингэж хийх хэрэгтэй. За энэ номон дээр бичсэн бас нэг хамгийн гол одоо түлхүүр үг нь юу гэхтэй жирэг яг одоо боломжтой байгаа үе дээр хадгалах хэрэгтэй. Өөр хижиж биш. Хүн болтой жирэг хижээ юу болох юм бэ? Өнөөдөр орлого орж ирж бол маргааш энэс илүү их орлого олно гэдэг ч юм уу. Бүр илүү бизнес өргөжнө гэдэг ч юм уу. Бүр илүү чалан улстай ажил орно гэдэг ч юм уу. Тэгж бодоод хэрэг байхгүй. Яг одоо боломжтой үед л тэрнийхээ нэг хэсгийг чааш нь хийж хэрэгтэй гэсэн. Энэ дээр бол бид нар олон удаа ярьсан. Санхүүж хэрэм гэдэг дээр хүүхдийн багаас нь мөнгө хадгалж сурах хэрэгтэй гэдэг. За тэгээ энэ дээр нэмээд болтой жир Бавилоны баян хүн гэж заавал одоо 11-ийг хадгалж явах хэрэгтэй гэдэг. Одоо удаа ярьсан байж байгаа. За манай шилдэг номын үжижгэн нөхдүүд бол тэр арга техникийг мэдж байгаа. Тэгээд тийм журшилтай болцсон байхаа гэж найдаж байна. За хоёрдугаар за чагны нөөцтэй яаж болох вэ? За энэ номон дээр төвшүүл тавьсан хамгийн гол арга нь юу гэхтэй жирэг сэргүүлэг хэрэглэх хэрэгтэй гэж байгаа юм. За энэ их үр дүнтэй. Хүн бол мартдаг юмт. Өнөөдөр миний яраагыг сонсоод 100% одоо хадгаламжтай бол мөнгө хадгалъя гэд шийдсэн ч гэсэн хэд хоногийн дараа мартаад алга болж байна. Тэгэхээр яах вэ гэдэг нь сэргүүлгийг хэрэглэх гэдэг юм л да. Жишээлбэл чалан авдаг өдрөө болтой жирэг гар утаснаа сэргүүлэг дуурахаар юуг дуурахаар вэ гэдэг жирэг чалан авдаг өдөр шүү. Чалангаан аваад 10% нь хадгалаарай гэсэн. За ийм дуутахаа ч юм уу. Бичиг үсгээр илэрхий. Ингэж болтой жирэг сэргүүлэг тавина. За энэ талаар бас хийсэн судалгаа байт юм байна. Хэрвээ ийм сэргүүлэгтэй юм болвол хадгаламж нь байна шүү дээ. 6% нэмэгдсэн гэдэг ийм судалгаа байна. Тэгэхээр энэ сэргүүлгийг бол сайн ашиглах юм бол их үр дүнтэй. Ажлаасаа хожигдохын төлөө гэрээсээ 30 минутын өмнө гарна гэдэг ч юм уу. Одоо гэрээсээ гарчих чинь болсон шүү. Ажлаасаа хожигдох гэж байгаа шүү гэж сэргүүлэгч нь дуурдаг ч юм. За эсвэл үү шүү дээ. Дасгал хөдөлгөөн хийх чаг болсон шүү гэж сэргүүлэг дуурж идэг. Эсвэл үү шүү дээ. Унтаж амрах чаг болсон шүү гэдэг ч юм. Ангис сануулж. Тэгхийн бол хүн хөвшөөд байна шүү дээ. Тухайн чагдаа тухайн зүйлээ хийдэг. Цагны нөөцтэй бол. Энэ ном дээр бас нэг сануулсан зүйл нь юу гэдэг жирэг. Хамгийн чухал ажлуудыг оюуны энерги шаардсан ажлуудыг өглөө боссноос эхлээд 4 цагийн дотор гүйцэтгэжээ гэж хэлсэн байж байгаа. За энэ үед бол хүний анхаарал төвлөрөл тэг бүтөөлч байдал асар сайн байдаг. За өдөөс хойшоо болвол тийм ч их одоо оюуны анхаарал төвлөрөл шаардахгүй ажлууд юм. Жишээлбэл уулжилт гэдэг ч юм уу, баян тамираар хичээлэх гэдэг ч юм уу, телевизээр үзэх гэдэг ч юм уу.
Гэх мэтийн ажлуудын үдээс хойш. Гэхдээ хэрвээ өдрийн нойр авах юм бол наап авах юм бол анхаар төвлөрөөд бас ажиллах чадвартай гэж бичсэн байж байгаа. Өөрөөр хэлэх юм бол шүү дээ. Цагны нөөцтэй байхын тулд хамгийн гол чухал зүйлүүд нэгдүгээр тийх хэрэгтэй. Чухал биш, гол биш. Чагуугийн тулгамдаагүй асуудлуудыг хийсээр байгаад яг нь чагны нөөцгүй болж хомсдолд ордог. Тэгээд яар сандрал машин бараа явдаг ч юм уу. Ундаг дугаар явдаг ч юм уу. Ийм байдлаар байна шүү дээ. Аваар осол ордог ч юм уу, ажилласаа хожигддог ч юм уу. Гэх мэтийн асуудлууд үүснэ. Тэгээд тэр төсөл төлөвлөгөө жорлоо биелүүлж чадахгүй чаган толоод хаашаа шийдэг ч юм уу. Тэгэхээр яавал цагны нөөцтэй болох ажилласаа хожигдохгүй байх уу? За энэ талаар бас урд нь хийсэн яриа байж байгаа. Тэр тусмаа монголчууд яагаад дандаа хожигддгийг цаг ягаа сайн барьж чаддаггүй. За энэ талаар хийсэн ийм яриа бас байж байгаа. За энийг бас сонсоогүй нөхдүүд дахиад сонсож үзээрэй. За дараа нь эрүүл мэндийн нөөц. Эрүүл мэндийн бас нөөцлөг зүйл юм байна. Хомсдолд орж болох. Жишээлх юм бол шүү дээ. Хангалттай сайн унтахгүй. Өдөржин шинжингээ ажилдах ч юм уу. Стресст орох. Тэгвэл эрүүл мэнд бардтаар. Эсвэл цаг байхгүй, мөнгө байхгүй гэд саяын ярьсан ихнээ хоёр хомсдолд орчиход эрүүл мэндийн шинжилгээнд орж чадахгүй. Жишээлбэл шүд өвдсөн байна. Тэрийг засуулахгүй эмнэлэгт явахгүй байсаар байтал шүд нь ундах ч юм уу. Хорхойддаг ч юм уу. Тэрнээсээ болоод өвчин өрсөлд үүсдэг ч юм уу. Хэрвээ мөнгөний нөөц, цагны нөөц байхгүй юм бол энийг дагаад эрүүл мэнд ус хохирно. Эрүүл мэндээ бодноо, эрүүл мэндээ нөөцлөнө гэсэн ойлголттой байхгүй юм бол идэх чигдаа идэхгүй, амрах чигдаа амрахгүй. Тэгээ эрүүл мэндэд хортой хоолоод идэнэ, бэлэн бүтэгдгүй идэнэ, чихртэй хоол идэнэ, өөгцтэй хоол идэнэ, хайрсан хуурсан шарсан, хор тавдар үүсгэдэг энэ хоолнууд идэнэ. Тэгээ биеийн тамираар хичээлэхгүй, стрессээ тайлахгүй. Ингэж өөрийгөө халалж явсаар байгаад нэг мэтгэд болтой жирийг өвтөн жавланд баригдсан байна. Дахиж сэрэхгүй. Юу бочиж сэрэхгүй гэдэг жирийг эрүүл мэнд бочиж сэрэгдэг. За энэ талаар бид нараас олоодаа ярьж байгаа. За дараа нь болтой жирийг сэтгэл санааны нөөц. За энэ бас асар чухал. Энэ дээр болвол биш та хамгийн чухал арга нь юу гэхтэй жирийг бусдыг өршөөх, уучлах ийм сэтгэл зүрхтэй байх хэрэгтэй. Хэрвээ ийм нөөц байхгүй юм бол үл ойлголцол хэрүүл маргаан болж байгаа юм. Тийм учраас энэ Монгол хүний уужим сэтгэлээр асуудал хандах хэрэгтэй. Хэд их хүлээлт үүсгэснээс болоод сэтгэл санааны хомсдолд ордог гэдэг аахгүй юу? Үр хөвгдүүд хань ижлээ. За сая болвол яасан байгтай жирийг олимпийн тэмцээнд маш их хүлээлт үүсгэлээ шүү дээ. 20 хэдэн тамирчаа оролцсон. Эднаар манай алтаа болсон мөнгө аваасаа хүрл аваасаа гэд шин унтах нойроо хомслоод олимпийн тэмцээний үчсэн, дэмжсэн. Гэтэл байж шүү дээ дийлэнх тамирчид маань медаль авч чадсан. Тэгээд уурлаад бохимдоод нийгмийн сүлжээн дээр сөрөг сэтгэлдлүүдийн хүмүүс бишиж байгаа юм. Энэ бол хэтих хүлээлт тавьсантай болоод. Өөрөөр хэлэх юм бол сэтгэл санааны хомслорсон байж шүү дээ. Тийм нөөч байхгүй. Энэ дэлхий дээр шүү дээ 8 тэрбум хүмүүс байгаа шүү дээ. Энэ 8 тэрбум хүмүүсүүдтэй өрсөлдөд алтан медаль авна, мөнгөн медаль авна, хүрэл медаль авна, шагналт байранд орно гэдэг чинь тийм амархан асуудал биш. Энийг ойлгох хэрэгтэй. Харин ч олимпиад орох эрх аваад тийм хэмжээнд уралдсан, барилдсан, тэмцэлсэн, гүйсэн байх нь шүү дээ. Хангалттай байх. Монголчууд бол хүн цөөхөн, хүн амтайгаа харьцуулах юм бол урд урдын олимпийн тэмцээнд монголчууд нэгдүгээр байранд орж исэн явдлууд байгаа шүү дээ. Хүн амт ногдох, медалийн тавхар. Тийм учраас монголчууд хангалтайсан олимпиад оролцсон. Ингэж ойлгож сэтгэл санаа бэлгэлтэй байх юм бол тийм бохомдол үүсэхгүй. Эний шиг амьдралын бүх хүрээнд болтой зэрэг ойлгох, уучлах, өршөх ийм сэтгэлийн тэнхээ. Сэтгэл санаа нөөцгүйсэн болоод ийм байдалд орж байгаа юм. Тийм учраас сайн унтах, амрах, стрессээ сайн тайлах. Тэгээд саяын ярьсан тэр 3 нөөцийг бүрдүүд. Ингээ энэ 4 нөөц бүрддэг энэ жирэг ба шүү дээ. Хүн ба шүү дээ. Эрүүл зөв сэтгэж бодож ажиллаж амьдарч эхэлнэ. Өөрийн чинь оюуны потенциал IQ хувийн түвшинд байна гэсэн. Энийг болвол энэ номдэр чөтгөрийн тойр гэж. Ялгадлын чөтгөрийн тойр гэж. Мөнггүй нь мөнггүйгэн дагавал. Цаг хугацаа байхгүй нь улам илүү цаг хугацаа байхгүй болно. Нэг өвтөн жууланд баригдах юм бол дахиад дараагийн өвтөн жуулангууд бий болно. Сэтгэл санаа хямрснаасаа болоод дараагийн асуудлууд үүснэ. Гэх мэтэр ба шүү дээ. Энэ бол ба шүү дээ. Гинжин холбоот чөтгөрийн тойрд орчихсон. Тийм учраас энэс гарахын тулд заавал ба шүү дээ. Өөрийнхөө амьдрал төлөвлөгөөтэй, зорилготой ийм 4 зүйл байдаг гэдгийг мэдээд энэ 4 зүйлийн нөөц чолоолно гэж. Ингээд төлөвлөж амьдрах хэрэгтэй юм байна. Өөрөөр хэлэх юм бол бүх хүмүүсд тултай зэрэг энэ 4 төрлийн нөөц хэрэгтэй байдаг байх нь ба шүү дээ. Тийм учраас ганцхан өөрийн бие биш. Өөрийнхөө үр хөвгтүүдийг оюутан шав нарыг гэсэн
энэ талд анхааруулах хэрэгтэй. Багаас нь одоо энэ хомслоос гаргаж нөөцтэй болгох. Амьдралд сурах хэрэгтэй юм байна. Тэгж ойлгосон. Ийм учраас яах вэ? Өнөөдөр ярьсны дүгнээ хэлэх юм бол хомстол ягаад ихэж үйд нөлөөлдөг вэ гэж. Сэтгийл болоод ээлдэр нарын бичсэн. За энэ ном бид нар биш нөөч байхгүйсэн болоод хомсолд орсонсон болоод эрүүл аж жаргалтай амьдрах утга бүр илүү аюултай гинэн үйлдэлүүд хийж байгаа. За энэ хомсолтой холбоотой. За энэ хомсол нь ягаад үүсэж ийнө хтэй жирэг түнэлийн үйлдэл. Түнэлт төр орчихсон. Гаднах ертөнцөөс харахгүй тусгаарлагдчихсан. Зөвхөн нүдэн өмнө толгоцсон. Өлсөн бол хоол олж идэг гэдэг ч юм уу. Мөнгөнд гачсан бол яагаад ч гэсэн мөнгө олё гэдэг ч юм уу. Ингээд болохтой жирэг тэр оюуны потенциал акшн болтой жирэг доошлоод хууль төр мэжэрчдэг. Үхгэсэн ч яахгүй юу л юу хийдэг. Нохой хамардаан толгой усчин. За энэнтэй холбоотой. За ийм одоо сэтгэлжийн үжигдэл байдаг гэдгийг ойлгоод хэрвээ бид нар мөнгө нэ, цаг хугацаа нэ, эрүүл мэндийн сэтгэл санаа нэ энэ дөрвөн төрлийн нөөцийг бүрдүүлж чадах юм бол сэтгэл хангалуун, амьдрал аж жаргалтай, сайн сайхан амьдрах юм байна. За анхаарал авсан та бүхэнд маш их баярлалаа.